Ай. 네, 저 사람은 저 문제 잘하라는. 저 하나 저 문제. 오, 저래 저는 좀 들어야 저 거저만. 에이, 저 문제 하려 좀. 어이, 저. 오, 저 문제래 저 저만다 저 하러 촌노는 친구다. 저 시간 흘려 저. 우리 저 문제래 저 문제. 에이, 저. 뭐 제대로 안 하는 문제 가지고 싶어. 정말 더 살아가지고 처음으로 가서 엄청 일본 대호응 우서자 마성 현자들 차요 우리 공가좀 제한 노 중가잔든 노선 더 자족대 한바찬 우대 우스 그래 처음가 전화타 정말 한노던 사람 그 있으면 그 신호노랑 투용 노트 정말은 자전들아 대럽대 우스는 흐르가 저기 오근 선을 더 줘요. 발чир үрснэ. Таадайдуудынхаа аль дөрөг зон олондоо хүргё гэж зорин ирлээ. 그 멍청을 줘라. 우르세 자복니 손을 드는 보잖아. 그쯤 성어든 든 봤음. 더 선한 게 성고. Тийм лээ. 마누오다 주라. 너무 많이 가면 차가도 뭐가 될 거다. 근데 다음 무기는 알까 더 놀았다. 그래도 다다. 뭐가 이모든 무슨 하나다 하든 정오든 무슨 산을 타는 거 같아. 막 좋은 날. 저. 조금 뭐 이거. 너다 전국 대령 내내 뭐 그때. 모든 무슨 일보다 내 당국이는 뭐가 좋아요, 그치? harcada suuda untuu aragtana 어떤 게 그대로 무슨 저러들 때 harc. Тааштай. 이 네. 자유광호를 떠다. 호하마치 팀보다다. 너무 특은 더운 곳은 뭐도 참아.
왜이도 호모는 저매트름 지나왔어. 우물이 건너다 시작물이 나tak한 저를 흔드나. 배청 한동 썰런다리 어디도 아힘. 은퇴 누군 남아간 버스덕 쏘다다 힘다. 이 어이다. 어머니 더운 못들고 못들네 그때 흐치네 하여감. 은퇴 못들고 은퇴 더 보이냐 어른 써있다. 고문대가 아우치와 있은 더운 못들고 동대 어글어글다치 날았다. 어르신 날았어다. 그래서 발치르세가 모두 그렇게 전부도 위나르니까 ямар хүн хэрэгтэй тэ хөгөөчлөтэй байгаа нь мэдрэхэд Ула чүмүрстэй залрахаар алтан бүйтэрэн тухлаад уухад 5 метр хүүгэн метрэн гэж хөөчнэн сайхан гэж Хүмүүн байхын догтлол гэж хөөчнэн хайсайхан мэтрэмжгэж төмөний үсхийн мөр Хитэнтэй үед амнаад хитэнтэй хавар нартын зоглоод хитэн үерэ даваад. Төмний нартад хүн төвүүлэн үлдэж байхдаа хөөсөн. Үл мөр. Жомний хүмүүн нартад үлдэж байсан. Бор Энэ сэтгэлийн хүмүүст мэн хитэн хуруутай үлдээд хитий хуруутай замхарч уу гэдгийг 5 метр хүүгээр нь ажиж харна даа. Сонирхолтой. Бай. Жаа өрмөн тодхон айл та. За. Таамын хүмүүний махан бие суух үндсэнийг та нар мэдэхгүй гэдгсэн махан биетэй амьд ахуй дээр байх онгод болоос суух ямар ялгаатай байна? Жаа байж үнэнтэй ялгамжи варнд үзүүлээд илтвэ гэх. Бодол хий өрмөн тураас ч бай. Жаа. Өмнөний хөрстөн нартад туулалда энэ алхам яа. Мөдөр буй таван хорон зайда тух тайж байна, тухгүй ч байна. Байлан чигч байна. Энэ бол таараа та. Өчн өөрөн хэл хязгаарын орон зайг буй хүн гэдэг. Хүрээ буй орон зайтай үргэлцэхэд мэдрэх нь мэдрэмж нь онгодын ертөнц гэхээс илүү энэ зэрэгэлтэй тийм энэ замбуу тийвээс чинь гадна үрс та бүгдийн махан нүдээр үзэж чадамгүй ч гэлээ. Үнтэй хоёр санагдаж чадахгүй тэр орон зайд өөрөөр хэлбэл үрсийн хэн үгсийн самтараа илтгэв. Энэ хэмжээс гэдэг орон зайд. Өдөр хуй болондоо байд. Үрсэдэ бохын 9 метр хүүгээр метрхтэй. Илчид галих нь илчид улааныг метрч байна. Өйтөн төвлөх нь авсрахаас салхин метрчин чимдэж байна тийм үү? Тийм ээ. Эйт. Үнтэй алдах нь нусхан бие чинь нөмөрөглөж байгаа. Жирэх хувцас. Энтэй нөмөрөл. Дээл. Рухи. Тэр хүн энэ бүхнийг мэдэрч байна. Энэ бие чинь бүжиж байгаа. Өдөөс бүхнийг мэдэрч байгаа. Үнтэн таатай болоо таагүй гэдэг. Өөрийн дор нийцэл таацуулж 5 метр хүнтэй захирагдаад аж төрөөд байгаа. Гагтэлөв
Бидний хувьд нь бол тэр 5 метр хүчин байхгүй. Гэвч нэ бидний орон зайд бас л 5 метр хүү байна. Гэвч 5 метр хүүгээс ч тэс одоо. Бид үзэж байна. Мэлмигээр уулгаж харж байна уу харж байна. Бид хүртэлцэж байна. Үйл нэгний амуулаад амжуулж байна. Ихэд тэл 5 метр хүү бидэнд байгаж гэлээ. Өрсөн тэрхэнтэй хязгаарыг мэдрэх тэр орон зайд шүргэлдэх хохиролтой хонжоотой бүх нийгэм мэдрэх орон зай бидэнд. 5 хуруутай баг байдаг юм. Өөрөөр хэлбэл Бидэн хүмүүн баях цагтаа 5 метр хүн халин метр хүнтэй илүүтэй хөглөж үүндээ зөндөө тусгаж зүйлсэндээ хөглөж хөгжүүлж чадсан. Тэр метр хүнээр оршихуй орон зайд тэмтчин байдаг. Тийм учраас нэ үүгдэ болгоно өнтөө өнгөрсөн сүнстэн болгоно махан боддоггүй хий битэн бүхэн өөс усын хамгийн сүүлд хүрэн зүрхэд цогцох байх тэр бодход биесэн авч байсан мэдрэмжээрэн өнтөө сүнсний туулал орон зайд ажи төрж явт юм. Ажи төрж гэж мэдрэмж байдаг юм. За 5 метр хөвч нь байна да. Хүмүүний нартад бага болчир үеийн болоод. Өсөж яваа үе. Нас гүцэд ясан нүрээд на. Игми булчин тэгшэрхийн цагт үе мэдрэмж. Гарын алга халуу алгуур хурж биеийн хэсрүү татах үе мэдрэмж. Өтөл үеийн мэдрэмж гэд хүмүүн болгоны энэ өмшөөр алга болчирхайд орж бий. Насны ялгамжаас мэдэрч байгаа мэдрэхүү болгон ондоо байдаг учраас их баялаг энэ мэдрэмж гэдгийг аятай сайхан дуулуулаад сүнсэн тайсгуулаад явж байгаа. За та үрсэн өргөө голомтод илчид гаалант нь мансуураад хамаг биеийн тавираад Тухын нэгнийг олоход тэр мэдрэмж онгод намтай дэж буухгүй гэвэл 5 хуруу баг та бунаа гэсэн үг. Ингэж болоо ойлгомжтой байна. Тийм байна. Та үрсэн өнтөө үлгийг надаахан жавалт. Нүцэн биеэрэн тачигнаа зогсол байна. Тэгэхээр онгод бидэнд 5 дахин бууна. 5 дахин буурамжтай гэсэн үг. 5 дахин юм биш үү? Тэгэхээр арвантай буулттай улаачтан онгод дээцүүд нь буйчлээ гэдэг хүмүүний навдад туулж мэдэрч байсан 5 метр хүйтэл дурсамж сэрэж үлдээч аман үрээсэн тэр мэдрэмжийг авч ингэж холбоо усчдаг. Тухайн онгодон хэр арвантай тухайн боорол дээдсэн хэр арвантай тухайн өвгөд хэр арвантай мөдөр хүүгээр холбогдож үйл үнэгэнтэй хамсаад таглэгд айда үүлэндээ шогшоод товсуулах тусам дөөлөг тусам онгодын хүн 5 метр хүүг илүүтэй мэдэрнэ 5 метр хүүгийн чинь цаана сэтгэл байдаг юм. Энэ сэтгэлийн чинь хувцлах орон зай чинь 5 метр хүү. Онгодын сэтгэлийг таних тусам муугачдаг. Билүүтэй бийчиж инхэ агаар бинтэй бодлох орон зай. Онгодын сэтгэлээс илүүтэй өөр сонирдож мэдэрч түндэ зүнэн боочдаг. Жишээлбэл мэлэмэ зүнтэй гэдэг удаач өрсөн байна. Үдгээр үлсэн
Сүнснийх нь хөг нь илүүтэй мэлми цөмний хөглөгдсөн. Туршлага туулсан. Өнөөдөр мөсөө хөгжсөн байх үчигтэй. Аа. Тэгэхээр ингээр чинь мэлми зөнд нонгод удана. Дурсамжаан үлдээхэд тэр бодолтой улааж өрсөн. Зүуд зүүн арбантай. Үлдтийн явдлыг нь зүүдлэж анготын үйл хэргийг болоод тухайн дүнд ажиглаж байсан цаг үе. Мэдрэмж мэдээллийг илүүтэй. Мэлми яаж навсан. За тэгвэл санаалдлах мэдрэх үедээ хөглөөдөө улаач хура. Их хөвчлэн хоёр хитлэх үүлэн хөглөгдөөд дүүрхийн цагт өнөө ханана гэдэг шүү дээ. Хамаг уучхан тайлагдаад. Үйл хэрэг нь ханаад явдал мөрөн чивчрээд онгодын үйл хэрэг орой дээр нь хурцсан байдаг. Өнөөдрийн үлтэй санаалдлах мэдрэх үедээ улаач хура. Санараараа дамнуулаач. Зэрэгэлтэй ертөнцийн чимээг санагдаж чаддаг. Гэвч их хөвчлэн санаалдлахтай үрсэн хоёглаад байдаг юм да. Нэгдүгээр үрсэн хаалцсан. Бүтээл туйрмалж. Хөгжимч. Аялгуулж. Тэм. Өсө болоос яруу сайхан. Шөлөг хайлж. Яруу сайхан дуу дуулж. Энэ санараараа дамнуулах үлээ түмэн болно. Төвчээлээд. Түмний заяаг засаж түмний чигийг нь өөрийн санаалгаа дамсан дэрх юм байна. Дэлтэй орон зайдах хонгод эзэхэн үлийг төөрийнхөө крэсэн сүнсийн үлгэлэг. Тамбураа татсан. Отчигдэг. Тэгвэл хөдөлцөх мэдрэх үетэй үрсэн яах вэ? Урлаач байх нь шүү тийм байна. Мураараа эдийг дүүргэж химиг түгэж байдаг тийм үрсдэг. Тийм байна. Эдгээр үрсэн. Онгодын оюун дээдэс тэрэн үрсэн удаа алдан хумсар гэж их хөөрөлтөд байх юм лээ. Тийм ээ. Өнөө сүнсний үүлээ даал юм байна. Ми явах ёстой зам бол энэ мань байна. Эвгээрээ би үлдээд арбинтай үүлийг дүүргээд. Алдхаалтаа хоноод явж байна гэхэд хөөрөлтөд байдаг. Интэй үрстэй нөгөө тэнгэл төмөд тухайн явда тухайн их шинтэй үнлэн үлдэхтэй. Хөлтөлцөх мэдрэх үгээр нь дамнаж орлохын орон зайд урах үгэн хөөр үрийн хөлтөлцөх интэн мэдрэхүйн эдээсэн бүгднийг нь нэвчин байж үйл нэгний дүүргэж байдаг юм. Харин үнэрлэх мэдрэхүйтэй илүү хөгтөөрсөн. Манлай тэргүү байдаг. Өөрөөр хэлбэл түүчээлэгч, цас санслагчд. Сүргийн тэргүүнд цас санслагч нар. Тэд үнэрээр илүү хөгтэй. Хүмүүний үнэрийг сайдар мэддэг учраас тэр үнэлтэн таазуулж ямар тай үүлийг ямар тай үгийг нь оюунд нь ивэс болгож болох гэж. Ойсолж байдаг. Тэ үнэрлэх мэдрэх хөгжсөн үрсэн. Өнөө насны хань буюу заяаны хань. Нэгэн насны жаргал зовлонг туулалцах хань жилээ хамгийн зөвтэй олж дийлдэг юм шүү дээ. Бүгдэн Монти цагуудын бодос хүн ясамд үндгэн сүйд үсийг нь хооронд нь сүйлүүлэхэд энэ үрс хоорондоо тоглож наадахтаа
Буюу биенийхэн өндрийг нь мэдэрэлцэж ирээдүйдийн төмний хань жил болов юу гэх нь сүнснийхэн орон зайнаас нь мэдэрч гэнэ. Хэрэгцээ мөн бас байх бас тэр сүй цуслаад. Мөн байхавал сүү амжилт хайдуун. Яагаад баган балчирхан насамтан өндгөн сүй тавьж буучаад өөрөө хооронд нь үрсийг нь ханиулж анд нөхөрлүүлж ахуйд нь нэгтгэж байна гэхэд энтэй хоёр үрстэн цаад хоёр сүнстэн нэгэн цус ухамсарын нэгэн хоёр бодголоо үгүй юу гэдгийг таних хугацааг нь олгож байгаа юм. Харин энэ үндгэн суйг өнөө охин мөр анхэл үнрээ гэж хөөд өнгөрөө дэлгэцэн цагт алдчихдаг юм. Үнэхээр тэрэн охин мөр миний хань болохгүй юу гэдгийг алдарчих нь үнэр нь мэддэггүй. Тийм учраас бага наснд нь сүү тавиулаад өөртөөс нь бас шинжүүлж өөртөөс нь давхар тэш. Бидээ гэж их хөвчлийн гэрэн ардын хэвдэл болно. Төртийн явдлын сүм ёсонд бол үгүй. Тэр бол төртийн явдал. Яг нь утаа. За хэдийг нь альчих удаа. Өнөрдөхөө дүүргэж хөрдөөж байна. Одоо амтлах. Амтлах мэдэр хүн талаар хөөрнөх. Үнтэй цагаан бантон орд юм да. Эмнэх домнох Жорчеул мөнтэй хөрс барах үйл. Цагаан мартны үйл нь амтлах мэдэргүй дээлүү хөвтэй. Жорж хөрсч там баригч гэх тал руугаа илүүтэй хөгжиж амьдрах нь энэ агаар дээр байгаа хэмээг нь амьсгалаараа дамнуулаад. Ялангуяа харилцаа хүн хоорондын харилцаад ямар хантай хэмээг түгээх вэ гэдэг дээр илүүтэй хөглөнтэй байдаг хүү дээ. Амьсгалаараа мэдрэнэ гэсэн үг шүү дээ. Дэрэн хүмүүс мохор бодолтой байна уу? Гүн бодолтой байна уу? Далтуур бодолтой байна уу? Илхэн бодолтой байна уу? Хандлаж болохоор байна уу? Хатгалдахаар байна уу? Энэ бүхнийг модчлаад мэдэрч ихтэй төрлөлийн хүмүүс. Амтлаг мэдэргүй хөөтэй. Хөрөндөхөнтэй дүүлбэрье. Дахинтай дүүлбэрье. Ингээх юм. За сүүлийн хоёр өнөрлөх амтлах хоёр маань ерөнхийдөө зэрэгцэх тохиолдол олонтой байх уу? Нөгөө бусад мэдрэмжүүдээс илүүтэй хорших маягтай. Хоршин шүү дээ. Ингээд чөлөө. Айл нэг нь илүүтэй хөглөгдөх учиртай байт юм. Тийм байна.
5 метр хүйг өрөнтэй мэдэрч чадваас хүмүүн хүссэн амьсгал уужирч явдал мөрд хөширч тэрүүн үүдөө байт юм шүү дээ. Айда. 5 метр хүн уучран олонгүй үрсэн түүнийг нь дүүргэх орон зайраа тэмүүлж дотоодоос нь бус гадаадаас тэмүүлж түүнээс нь үүдээд энэ нийгмийн цаг үед олонтой уучигаас гараад байна шүү дээ. Тийм байна. Энэ ялангуяа амтлах мэдэргүй илүү хөөгтэй үрс. Энэ харахад илүүтэй тэмүүлээд байг. Үнэрлэг мэдэрхүйтэй илүүтэй хөөгтэй болсон. На дутаанчин илүүтэй дуршаад байг. Ааха. Сонирхол мэдэрхүйтэй илүүтэй хөөгтэй үрсэн. Ховжинд илүү дуршаад байг. Гэдэг. Солдоодын олоод харж байгаа. Тэр өөрийгөө таних. Өөрийгөө мэдрэх. Миний хол мэдрэхүн илүүтэй хөглөвтэй. Хингэн орон зайн юутай сул талтай юутай давуу талтай. Тэнж мэдрэхэд тэнд онс тайлагдаж чагт малтрах юм чиртэй. Ийм очроо тавьсан. За нөө замбайхан үрсэн метр хөтөөгөө таньж түүгээ өөрийнхөө сул тал болон давуу талаа олж мэдэх нь ер нь ихэнхдээ амгалангаа олохын эхлэл юм биш үү? Тэгэхээр нэг ялангуяа улаачтан үрстэд майлдах шойгэр өгсөн юухан тань юм бол өөрийн 5 метрийн айлантай илүүтэй хөглөөтэй байгаа гэдэг. Эхлээд таньж мэдэх учиртай. Энтэй онгод эцгарвал бооролтой эцүүд ихэн. Энтэй алдах биетэн энтэй хоохойгон тан тоглоолоход. Элеметр хүүгээр амнуулаад. Хөөглөж өлөн хийж болох вэ гэдэг татгам шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр улаачтан мэлми зүмтэй тэрэн шиг болох юмсан. Энэ улаачтан зүү зүмтэй тэрэн шиг болох юмсан гэж харахгүй наа шүү дээ. Тийм байна. Өөрийнхөө мэдрэхгүй төлхүү хэсгийг нь олж түндээ төвлөрч тэмүүлж суралцнаа л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүмүүрээ элементэрхүйтэй хөглөөтэй. Одоо олонтой улаач үрсийнх нь нийтлэг айлддаг нөгөөгөөд шинэхэн босж байгаа балчир улаач нар нь онгод дэдэн залраад байна гэж яхад нь би юу ч мэдрэхгүй байна гэдэг нь түрүүний 5 дахин мэдрэмжийн зөрүүнээс болоод байгаа юм байна шүү дээ. Тэрийг алинтай гараа хөглөх вэ гэдэг нь 5 мэдрэхүүн учраараа алигаа илүү байгаа вэ гэдэг нь барьж авах нь өөрийн алдхан биеийн учрыг олох нь шүү. Тийм байна. Тийм үү? Тийм байна. Энтэй олон өрсөн аа. Өвгөн нам харахад энтэй хоёрыг нь ямар өнгөн дамгаалж байгааг харж байгаа өрсийнх нь мэдрэмж өө шүү дээ. Нэгэн өрн энтэй онгод борлон улаач өрсөн. Энтэй хоёрыг нь удаан өнгөн зөнхөлж байна гэхэд тэр нүрэн бараан өнгөн зөнхөлж байна. Харин тэр өрн бор өнгөн зөнхөлж байна гэдэг өөрийнхөө харна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр өөрийнхөө учгийг таньж мэдэрнэ гэдэг бол өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Тэндээсээ бүгцүүл эхэлнэ шүү дээ. Өрсөн. Дээдс нь тэгээд
улаач болчихно. Өөрийнхөө 5 метрхөө олж мэдлээ. За тэгээ онгод дээдүүдтэй илүү холбогдож мэдрэмжээ лавшруулахын тулд та дээдүүдийнхээ алдынхаа хамгийн сүүлийн мэдрэмжээрээ илтүүтэй хийс өртөнцтэй ажилладаг гэдэг тэр мэдрэмжийг олж барьж авах нь илүү ойртох юм уу? Ер нь түрүүний айлцсан эдис бүхэн рүүгээ шингээгээд та хоёр одоо онгод дээд улаач хоёр маань илүү ойртох нь илүү хурдан за үр ашигтай гэдэг талаас нь тайлбарлавал Хүмүүн ондоо учраас яг энэ гэж барьж том яололгүй. мааха. Цохомдоо энэ тийм юу үлэх гээд байна гэхээр сайтер зүтгэл гэж хэлэх гээд байгаа юм шүү дээ. За удам дамжсан бөө гэж байна. Удам дамжсан бөх гэж байна. Удам дамжсан дарах гэж байна. Удам дамжсан ухаан гэж байна. Тийм ээ. За бөө мөргөл хийт харвин хөгжлийнхэн тэр бүнтэй чинээнд тулж байх тэр цагт орволоо. Удам дамжсан хүмүүсээр байсан учраас үнтэй алда бийг нэзэгнээд нөхцөж байгаа гэдгээр болоодынх нь мэдэрхгүй. Өгөлтэй улаач үрсэн мэдэрхүйтэй ин тэнцэж байсан учраас буултын чадамж чанар гэж та нарыг нэрлээ. Өнөө буултын чадамж гэдэг болсон. Шинэ үг бололтой. Бидний хувьд нэвчих чадамж гэж хэлдэг байлаа. Тэд нэвчих чадамж нарийн байх тусам 5 метр хувийн хязгаараас давсан үйлдэл гардаг байсан. Өнөө холын газрыг товчлоод За. энэ таталцах гариг ирсэн хөдөлгөөнөөс эсрэгцээд тоосрохын эргэлдэн бүүжихэд нь ичүүхэн ихээсээ хүндэрөөдөл тэр хайхамшуудыг харуулдаг байсан. Өнөө шид гэж байна. Энтэй удам дамжаад тухайн удамдаа 2 метр хүн хөглөгдөн түүнийг удамаараа хөглөөл байсан ч үү. Гайхалтай. Тэгэхээр өнөө цагийнхаа үрсүүд нь 5 метр хөдөр дахинтаа 6 дахь метр хүү гэж байд юм аа. Энэ дад ертөнцтэйгөө харьцах сэжим болдгоо гэж ярьдгаас илүүтэй онготойгоо нэвчиж эхлэх юм бол 7 дахь 8 дахь мэдрэмж чадамж гэдэг нь шид болж бидэндээ үзэгдэх нь шүү дээ. Бодлох нь шүү дээ. Хүүхдээ бол өөрийнхөө 5 метр хувийн учийг л олцгоо өрсөн байна. Тийм байлаа. Тэгээ. Өөрийн 5 метр хувийн хязгаар энэ нь хаана тулчгаад байна. Юунд нь илүүтэй хөглөгдөж асаад байна тийм үү? Тэр бүхнийг л олно гэсэн үг. Энийг нь харин олоолохын тулд хөхөө ижаашд боёо. Өнөө өрсдийн мэдхээр бол халах ясан. Хөхөө ижаашд. Тохт бөөлөн буюу цэлийн гариг гэж нарвантай үлдүүлж тэ алдхан битэй л алрах нь хөөсөглөндөртэй хөөцөдүүдийг өдөрөхөд хугацаа хоног зааж байна. Ахуу бүгдийнхэн ясаасан төрхөнтэй ажин холтон байж ачин дүлчин байж зөөлтөөр өрсөн хэлдгэр болоолаа. Шарын шашинтны хэлдгэр бол юу гэдэг вэ? Нямба барах гэдэг болов тийм үү үлэх юм. За хэрээр болохоор даян хийн гэж байгаа бишэг ойрхон зураа өргөө зөөхөд тэндээ өөрийгөө тусгаарлаж бүүлхийг хэлээд байна шүү дээ. Ингийн нүггүй тийм. Үгүй юу?
За анхан шатных нь яйдан болон өөрийн голомт дөрвөнтөн үүдийг хамгаалдаг дэмий дөр. Анаатхан бие агарсан. Нүгдийн хөөхө гэрлэг нэвчүүлэхэд 5 метр хүнтэй танилцах хөлөм. За ерөнхий төм бодвол уцран одолцлоо гэж бодъё. Тэгвэл 5 метр хүүг нь хонгод гарвал болгон өөрөөр байдаг тийм. Энтэй бүхнэн яшин залаалахад хэрээр гэр хийж хэцээр дэр хийхгүй. Өвгөд эдүүдийнх нутгалж байсан орон ханхааг эн зөрч. Өөрийн өвсөөр болон өөр явдал мөрөө таниулах зангуулыг бүдний хийдэг байсан. Өтөлгөө мөртөөгөн хэрээрэн тэнүүжлээ. Байгалийн бүхий л үзэгдлийг нь туулж мэдрээд. Амара Монголынгийн орон зайгаас эмэг авах хүртэл аюулын орон зайд хүртэл бүхий л мэдрэмжийг. Бөөгийн замнал мөртөөгөн харшуулж уул ус орон ханхаа тэ харилцаж эдэн зовдөг үтэй мөн мэдгэлдэж нүгдийн альшлах үгсийг санагдахад 5 метр хүүгээ хөглөд байсан. Энэ бол бас соёл өнөө нартад өвлөгдөөд өрсөнө. Эшээтэш мартаад байгаа юм шүү дээ. Харин өнөө та өрсөд нэг цанхан завшаа. Хомор бодож тийм ээ. Бидний хүнд сарын газрыг та өрсөн гаригийн нартад үргэдэг болчихж. Тэгэхээр та өрсөн бидний үеийнхээ бодвол илүүтэй хурдтай хөглөгдөх орон зай өнөө нартад тохиолж байгаа юм. Тийм болохоор та өрсөн хүссэн газар очиод хэзхэнгэргээ балбаад жайгийг на оммортуулаад. Тэнд тайван өсөж байсан орон ханхаа хэрэг зоргоо мэдүүлэнгүй хэзхэнгэргээ аваад. Өнөө тавьсан жайгийг нь алдуулаад ирэхээр надад ялдавитай ташуур болгуулаад буцдаг болсон. Ятохнэн айл өөргөө голомтыг зороход хайдуу байжээ. Тийм үү? Энэ өргөө голомтоор ороход машин яслаад орж ирээд хэрэг зоргоо мэдүүлээд. Одоорын үдэн хэлэлцээд доктор уг хэлэлцдэг болсон. Тийм ээ. Энэ ясыг өнөө нартын бүрсэн аа. Жаахан алдуураад байгаа харагдана. Би донгоцтой юм шиг вэ? Хоёртын юм шиг байгаа чамаагүй газар бүгд байж болдог юм шиг. Эвчин тавсан бороосон. Танэж мэдүүлэх хүмүүн нь байхгүй. Айлдах үс хэлэх хүмүүн нь байсангүй. Бүхнийг нь зэрэг цайс оролцож яваа гэж. Өөрөөр хэлбэл энэ математикаас нэг бол яана. Нэгэн талаасаа үрсэн 5 метр хөглөөд онгод өдөөтэй холбогдоод харьцдаг болчвол орон ханхаагаа зорж явахдаа эрентэй савдагтан тусныхаа орон хангаа эзэлтэйгээ бас ухталсан мэдлэх боломж байна шүү дээ. Тэднийхээ сэтгэлийг таних хэрэгтэй. Яаран хоёуглаж яаран хизээ чимээлэх хэрэггүй. Өөртөө аран цаахан өөрийгөө таниулаад үгсээ гаргалаа мэдүүлээд минлэн залгах ёсон байна даа тийм үү? Үнтэй орон ханхаа уул усны эддийнхээ жаргал зовлонгийн сонордон шүү дээ. Өөрийгөө нөхлөө таниулж дараад нь тэднийх сонордож мэдрэж 5 метр хүүгээр хүлээж авах хэрэгтэй.
Сэвшээ салхин юу гүйлээд байна. Тэртээ цагийн чаргал зовлонгийн тээчсэн байна. Газар таан тухлаа тэрний татгын чулуу юу гүйлээд байна. Түүний хүндлэж. Өнөрлөх мэдрэхүүгээр мэдрээд нь өгүүлэх сэтгэлийн химийг нь мэдэрчих. Болагар шаандана тухлаадана. Осхолосыг нь ажижин биедээ нөвчүүлэхэд доси жимэн юу лээд байна. Энэ бүхнийг нь аж. 5 мэдрэхүүгээр л хүлээж яв. Бүү яа. Тэгвэл юу гин мэдээ гэж өнөөгөр тийм үлтэй гинлээгээд хэцэнгэргээд дэлдэд болсон болоогүй үл амуулаад малтах тохиол байна. Мөнгөн байж уулустайгаа навчин байж, ураг төрлөө мэдүүлэн байж, ухаан ботолдоо өөрийгөө болгон байж л дараад нь хоёглох эрхэн аван шүү дээ. Ийм л жайг л олосны эзэдүүд. Эзэн саатан лосэж үсэж байт. Үүний чин дараа таамаг өмдөг болж тодорхой. Тэр орон зайд юу дутаад байна. Мөн юу илүүдэд байна. Магад үрсийн айлгуу дутаад байсан бол хампирын байраад өгч тийм. Одоо би хэд үрсийн айлгуу саналт барлуу шүү дээ. Айлгуу доорё. Дутаад. Бороштой сайхан. Авичин сайхан дог. Ханга юугаа болгоод асаруулан сүмбэрлүүлэн зүудлэвэдэви вэжибин нуттаг болоод аммагалан нарандаа сүудэлдэг мохода ая хорхи алдрай минуцэ алтайхан оси юугаа болгоод асгаруулан мэлэмэрүүлэн зүудлэвэдэви ави минь заяатай нутаг болоод амттайхан нойрондоо зүудэлдэг мохода ая хорхи алдрай минуцэ хангайхан улси юугаа болгоод ханрууланхан хөхрүүлэнхэн зүудлэвэдэви хайртай эжимин нутаг болоод ханашгүй нойрондоо зүудэлдэг мохода ая хорхи алдрай минуцэ Тэр зоог барихад үрсэд юу бодогдож байна. Бүгд нь бодол гэхээс илүү таавшрал тайлбарвал талархал мэдрэглээ. Та мэдрэмжэн дээр
Илүүтэй хөвлөгдөж байгаа биз. Тийм ээ. Сонирдох мэдрэмж. Айлуу шээ барах хойдоо хүмүүс чинь. Та сайхан нэг бодож байх учиртай хэлэх юм да. Ямар айлуу барахаас л хамаарандах. Лосорон ханхаага аргадаж зөөлөх айлуу барах. Тэр тэвуулуусын тэр сэтгэлийн бүглөө орон зайг нь тохируулж болох нь байна. Ингээд өөрөөсөө шалтгаалж гаргах учгийг гаргаад. Өөрөөсөө тэрэн сэтгэлийн өргөлөн өргөж хөдөн дораад та нар харна. Тэдэн ханхай нас бүгд уулна шүү дээ. Үлдэх мөлийн эрхийг шүү дээ үрсэн. Нөрхөн том болон мөргөлтөн. Өтөөхөн болоод тэнгэр хэмээх хоёроо. Шотлогтой. Өтөөхөнд шотлогтой мөргөлтөн үрсэн. Айлгоо дуугараа өтөөхөн гэх. Орон ханхааган байсгаад. Олны үлийг нь алгуураа тэтгэгдсэн засаж явдаг. Тэнгүүд. Өөрийн 5 метрхэн учгийг таниад өөр сэтгэлийн толыг таньсан хүмүүс. Өөрөөлийн метрхүйг мэдэрч сэтгэлийн тандж чаддаг. Энтэд хүмүүний хоорондын харилцаа их олон. Тоолоо учир явдал болно. Гэрчмэн мөргөл улаачтан бүхэн хүмүүний сэтгэлээс гадна орон зайн оршихуй сэтгэлийг таньж мэдэрч түүнд үйлчилж дэмнэж тэтгэх орон зайгаар үйл мөрөн хөглөж явбал таатай сайхан хөглөгдөөд оршихуугаар дэмнэгдээд орон зайтай үйл хэрэгэн түргээд л явдал мөрөн цэгцрээд л явна шүү дээ. Энэ гагц улаач үр гэртгөө орон хангаа толгой бүхэндээ эзэн болж байгаа нэг л ардтаж гэсэн ирэхэд бас хамаатай ойлгох үү. Хамаатай шүү дээ. Яг нэг холбоотой. Нүүдэлч угсаа нэмэрс. Монгол хэмээх нэрийн дорн заяагаан атгсан үрс бүхэн табаатай. Үрс бүхэн онгод тэнгэртэй. Харсан даасан тэнгэртэй. Өвгөд ээдэстэй. Тэднийг таних мэдрээ өөрийгөө бол өөрийгөө танихаас л эхэлнэ. Ойлс хэрэг автрауд гэдгийг үгүй чинь утгатай таах. Өөрийгөө таньсан хүмүүс өөрөөлийг таниана. Өөрөөлийг таних тэр орон зайд нь удам угсаа ахын дүүсээ таниана. Ахын дүүс элэг нэгтэнгүүд болтоор ямар нэгэн учраар удмын зангилгаатай холбоотой. Байдаг учраас энд нэг хэсэг удмын үрсэн ур дарахыг сайтай бол тэр нэг хэсэг удмын үрсэн бичиг номын чадамжтай. Тэр нэг удмын үрсэн гэх мэтчлэн өөрийн чадамжаар ойролцоо бит юм шүү дээ. Тэшээ нөхөн чандар шиглүүлээ. Үлтээ тань ахын дүүсэн. Ижил холбоо ойролцоо занжанаар ойролцоо үйл хэрэг эрхэлж байгаа биз тийм. Чир айл татах нь. Одоо
Эцгээ салаасан удам нэгэн усуд маань ижил төстэй өвөлүүд эрхэлж явж байцдал за аавын маань буюу өвөөгийн маань голомтын авгад талынхан маань ижил төстэй өвөл эрхэлж байна. За нагц тал руугаа хөөхөр үнтэй бас ижил төстэй өвөлүүд. Ерөнхий зураглаараа олон үеэс дамнаж өгтөж ирсэн үүлээ ерөөдөө барьж нэгчигч барьж явж байгаа үзэгдэл бол ажиглагддаг. Олныг дэмнэх, сургах, эмнэх, домнох гэдэг талбарын үйл эрхэлж байгаа нь өөрийнх нь ах トゥ ураг сатнаа гэдэг. Nee. Тэгээд энэ чамтайгаа хитэнтэй өгөн хэлгээд саяны 5 өдөр үеийн талаараа айлтгахад бодлогдоод байгаа байц. Тийм байна. За үүнийг дахиад лавшруулах. Танаа өөрөлдсөн бас. Айл метр хүүгээр илүүтэй хөглөөтэй байх юм. За Тэн талаар нь хөөгд бодоод үз. тийм байна. За хөрөлцгүйгээр илүү байна. Хамтлах үнэрлэхээр илүү байна. Өөр хоорондоо хижээл төсөөтэй байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Харилцан адилгүй. Аа. Я жишээн дээр нэгэн удамдаа сархатанд нэлээд дуртай уурлс арван байвал тэр удам амдлах мэдэргүйгээр хөглөөтэй байна гэсэн үг. Тэгэхээр сархат чинь эдний дэжгэн Монгол түмэн дээлээд байдаг. Өнөө шим хөөжийг нь бүрэлдүүлэхэд арван хөдөлмөр арвантай ихэм үүлэх юм байжла шим гэж бүрэлдүүлж байна. Тийм ээ. гэтэл өнөө нартад үнийг нь өөр аргаар үлдээд. Өнөө шими мөн чанар гэж навдаг. Нөөний үлдэж байгаа урсих нь бодлын хэмнэ. Юм буу цаасан дээр нь төвлөрөөд байна шүү дээ. Тэр юм буу цаасан дээр төвлөрөөд арбантай. Тэр амтантана дуршуулахын тулд ямар найрлахын юу оруулах вэ гэдгийг судалчихсан байдаг. Үүний хүчин нэр Дуршин автна. үгүй. Дуршихгүй шүү дээ. Архинд сархтан дуршин гэж байдгүй юм. Жигшсэн хэрнээ хүлтээд л байдаг. Жигшээд байгаа хэрнээ дуршаад байгаа мэт хүлтээд л байдаг. Үүний хэлбэр тэр амтлах мэдрэхүйн дутуу орон зайгийн тэрэм архад сархад нэг юмар нөхчөөд биш үү. Түүнийгээ л ахин дээр хүлтээд. Мэдрэхүйн боловтой хамлаа юм шиг байна. Тэр өнөө нартад үрсэ. Үнтэй архад сархатан давтсан үрсийг зас юу гэвэл мэдрэхгүй нэглээ засгаас хэлдэг. Энэ өнгөд орчлонд өчнөө арван сайхан. Аршан байна. Ундаалах умдаан байна. Энэ бүхнийг нь хаагаад гагц тэр архатан энэ намтлах мэдрэхүйг нь хөглөж өвгөл дамнуулаа сэтгэлийн базаад байна гэсэн үг шүү дээ. Эний чинь цаад хөгнөө дон гэдэг төгөлөө. Тийм ээ. Тэр дон гэдэг чинь өөрөө олонтойгоор бэнтэй үйлдсэн хүлтгүй хорон зайд хоромтлагтаад хораагцсан бас нэгэн хэм шүү дээ. Эцэг түүнийг өөр амтаар орлуулж болдгийм гэдэг. Тэр хорон зайг нь таниулж. Өгөхөөсэй. Ай тийм болов гэж. Өвгөн бай сэтгэн.
Энэ тарихын дэн амтны мэдрэх тэр орон зайд түмэн олон янзын эдэс божис. Энэ бүхэн арван байх тусам хүмүүн сарахт нэхэд автаад байдгүй. Тэр орон зайг нь нэгэн амтаар дарангуулаад байна гэсэн үг шүү дээ. Тийм байна. Ингээд нэ барга хөр байна уу таавсаас. Үг хэлэлцэх хүмүүс байна уу? Үгүйдээ тэр чинь тийм биш шүү тэгээд. Дахиад айлтвал. Тэр дон цүглэгцэн дээр үрийн тэр амтлах мэдрэхүүгийн эмчилж домнож засхаас гэлсэн. Арим болог аршаа. Амтлууч мэдрүүлнэ гэсэн үг шүү дээ. Энэ бүхний чинь арим цэвэр байлгах нүргийг хүлээсэн улаач үрстэнэ. Хөдөлгөх азарнуудаа амгалан байлгахын төлөө тэмцэхгүй бол өнөө арим цэвэр болог аршаа нь бохирдож бузардвал яана. Хойчин үрс чинь 5 мэдрэхүү юу мэдрэх юм. Үүний чинь төлөө та үрс улаач заяаг тосоод байгаа юм шүү дээ. Тийм лээ. Үүний чинь төлөө та нар хэрээр гэр хийчих хэсээр дээр хийгээд жаварта хайр болж аг халуунд халуу цаадл бүхэл мэдрэмжийг тоолоод байна шүү дээ. За сайхантай айлцсан сүрмэн юу гэдэг вэ? Товчондоо сайхан. Хөвгт фонтай айлтаа. Ер хүмүүний талаас тайлбарлая. За хүмүүс амьдарч байгаа утга учир гэдгээ ихэнтэй хааж явдаг. Тэрийг өөрөөсөө ихэнтэй хайдгүй гэдгийг ойлголоо. За тэгээд өвгдөд та бүхнийхээ ойлголтоос тэрэн хүмүүс өөрийгөө ихэнтэй таних тулд 5 мэдрэхүүгээ төрүүдээ таньж 5 мэдрэхүү дундаасаа хөвгтэй хүчтэй байгаа вэ гэдгээ таньж авах нь үнэн чухал юм байна гэдгийг ойлгуулъя. Жөөнөө нартад өнгөнтэй олон үрсэд толгондоо байгаа нэгэн асуудал байна. Очоо байна. За тэр арга царахт нь ч яах вэ? Хөнтөрсөл нэг нартад тэр мөн гудаагаад агаар бие гэж хэлийвээс ухаан нь байгаа туудмын буян заяа хишгэн түшээ дахад дүүсэн тэтгэл босгоод авдгийн байгааз. За тэр ч яах вэ? Тайлагдах учир. Гэвч үл тайлагдах учиг байна. Би үл тайлагдах гэж ярьдаж байна шүү. За тэр хар тамхи гэдэг үг юу? Тийм ээ. За наадхыг чинь хэлээд байна. Өмнө 5 метр хүн тэр дорсон чинь тарих гавалд нь байгаа тэр өвгдийн мэдээлэл өвлүүлсэн эдисийг чинь устгаад байт. 5 метр хүн тэр орон зайгаа алдсан үр тэр орон зай тэр хар тамхи чинь бүрнээ биеийн эзэмдүүлчихэд байт. Үл тайлагдах гэхээр айхтар сонсогдож байна. Юм шигтэй. Хариг өрнөө усууд за одоо манай Монголд ч одоо нэвтцсэн л байгаа. Хар тамхины дээр дондолт гэжээс хагцаж ангижээс чадсан гэдэг үсүүд маань хичнээн салсан ч гэсэн
бас л нэг Хүмүүний тэр нь 5 халбал юм байна метр да, тий. хүүгээ дахинтай мэдэрч чадхаа байж байгаа юм аа. Хогос мэдрэмжтэй хорвоог туулсаар байгаад үүдэлдэг. Хэр их хүн донтож, хэр их хүн автан тэр хэмжээг нь мэдрэхүүгээ авдаг. Баг дээр нь зогсоож игүүлж дээд бол үлдсэн мэдрэмжээ өглөөд юм. Энтэд нь 5 метр хүүгээ нь ухаад ясанд нь тулчих юм бол тэр үлд амьдрах сонголт байхгүй. Түнд зөвхөн үүжрэл үгэл. Энэ надаас хадан салах ёслох хийхээс бараар. Яагаад гэдгийг би тайлбарлая. Хүмүүний 5 метр хүмүүний гавл тарихад дурсамж мэдрэхүй үлдээдэг, хөглөгдөж байдаг. Сүнсээ тэтгэж байдаг. Сэтгэлдээ тэтгэж байдаг. Тэр орон зайг чинь төрүүчээс нь устгаад баган эцээр байгаад. Сэтгэлтэйгээ холбогдоход нэм бэрх болж байгаа. Өөрөөр хэлбэл энэ агар бие чинь сүнстэй холбож байгаа. Тэр орон зай чинь алсраад. За тэр шинжлэх ухаан гэд нэрийдэд байгаа орон зай тайлах юм бол энэ тархинд нь буудалсан, эдэлсэн буудалсан тэр 5 метргүй дуусамж холбоос эдэлсүүд тасарч байдаг. Нэгэнтээ тасарсан эдэлсийг нөхөх боломжгүй. Харин өөр эдэлсээр холбохоос урааргүй. Ингүүл амьд үлдэх шалтгаан гарна. Тэр эдэлс чи тоо хэдий цөөрсөн байна түүгээрэн амьд When the agitator үгүй юу тийшээдэгнэ. Тийм бодоод ийм юм. Салах гэж нэрээдэд байгаа юм шүү дээ. Оо яхан альцгүй. Мохож байна уу гэж. Хож байна. Өөр нь өндөр дэдүүдэн өөр альтгалуудаас нөгөө хүрдний холбоос юг эргэлт бүхнийг ерөөдөө эвддэг гэж ойлгосон тэр хатамхын. Эрүүдэн хитийдэн донтож. Эдг нь одоо таны айлтгтай холбож үзэхээр тэр холбоос юунууд нь садаад ирэхээр угаасаа сүмсэн бие махан бие хоёрын холбоос салцгаар засалт өггүй буюу үл тайлагдах болоо явж байгаа юм байна шүү дээ. Айд. Хоосон ангал үнсэд байдаг юм. Онгод оршлон чинь хар болж хүнсэгтэй байдаг. Эрен бэтэц яач эрен бай алдаад эхэлдэг юм. За та өөрөөсөө арахад сарахыг эр хүмүүн байна да. Гударч л байсан л байлгүй. Дараад нь яадаг вэ? Амар гатар басаад. Шалтаад байдаг гэлөө. Өнөө гавал дээр чинь базлаад хамаг бий чинь Болорч янтраа. болраад л. Алдхан бийж зовоод байдаг болсон тийм ээ. Тэр өвдөлт чинь наа тэр хар тамхинаас чинь гарч байгаа тэр шаардлагат чинь арих зархтаас гаж байгаа шаардлагатаас 10 дахин эд болоод. 10 дахин ясандаа торлоо үздэг юм. Маханда нэвчгэл. Цоцдаг юм. Цосон царцдаг юм. Гавлан төвчгддэг. Энэ өвдөлтийг үзэхгүй үжил ахин дахин хэрэглээд байдаг юм шүү дээ. Энэ л өвдөлтийг давсан үрсэл харин тэр хар тойрогоосоо гараад байдаг юм. Гэвч хар тойрогоос гарах нэм бэрх. Үлээгүү хааны цаг үедээ Бөйдэн эзнээ зарлигаар. Алс холын тэр өндөр хамтны нутгийг дайлаа. Өнөө хар тойрог эзэн бүхэл бүтэн нээгмээ идчихсэн тэрэн гүрэнт зурж. Тэр тойрогийг таслах тэнгэрийн үлтэйгээр мордж явсан. Аксан.
Тэгэхэд би тэгэнд хүмүүс тэгтлэн туйлдаж тэгтлээ. Эдэнд баригдаж бол тийм байна гэдэг үзээгүйгээр үзэж мэлэг гайхаж цэл хөхөрсөн бидний хэдэн нэрийг нь алдрыг нь дуудахаас цээрлсэн тэр уулын эзэн гэд нэрийдэд байгаа. Тэр хүмүүний эрхэж байгаа үйл тэрэн хүмүүний түгээсэн тэр соёл. Тэр ардыг соёлд болж байсан. Яах гэж өхөн нутгаас холдоод хажиг халуунд нь цуцсан байж мардуу гэдгийг өчиг төндөд ардын амьдралыг тэр зовлогыг харж аж мэдэрсэн. Өөр нь нөгөө түүхийн мэдээлэлээс харахад нэг хэсэг бүлэг залуучууд тэгэл голдуу өвлөндөө зарах гэж ашиглаад байна гэсэн чинь нийгмээр нь тэгж автуулсан донтуулсан Ой, байсан гэсэн үү? Яа. тэрэн идээрээ ардыг болж асан шүү дээ. Оо за. Нийгмийн бүхий л давхарга бүдцийг тэрэн идээрээ болж асан шүү дээ. Тэрэн төргийг л эвдэх гэж үдэн эзний тушаалаар эцэг мөнх хөх тэнгэрийн тушаалаар дайлаар модож үүтгэлийг нь олж дарж сонёохыг эрмэлзсэн. Яаран тахантад үлээ. Харин тэр хар тойрог өнөө Монголын нутагт үрсийн минь донд тойроглоод мичиг авчихсан байна. Та өөрөөсөө санагдсан л байлгүй дээ. Дууссан л байлгүй. Зэрмээс мэдэрсэн л байлгүй. Тэндэл тойргийг сэмжилсэн л байлгүй дээ. Тэгэхээр сэрэмжлүүлэг бүдээс муу байлах гэж байна. Тэр хараад харагд. Өөрсдийн хайлттай бүгнээ хамгаалахын тулд хүмүүн өөрийн 5 метр хүтэ эзэн боёж байна. Өн өнгөд оршлон өөрөөрөө мэдрэх боломжтой гэдгийг таниулах юм. Магадаа нэгэн анд чинь тэр харах хой тойрогт олчихсан бол магадаа л татаад аваад гэж хэлэх гээд байгаа юм. Энэ голомт чинь үрс чинь дөрвөлжин хараа ухаад л өөр хоорондоо халуун яриа өргөнүүлэхгүй. Сэтгэлийн үчиг танилцахгүй. Харахад таньдагч юм шиг танихгүй олон үрс нэг бүл болчихсон бай. Ухаж байна тийм ээ. Тэгэхээр та хоорондоо холбоотой бай. За хар тойргоос багадаар татаад. Энийг л сэрэмжлүүлмээр байна. Өвгөн миний энэ хөрсtöд заларсны нэгэн учиг гэвэл нүрсийн хар тойрог аривчаад байгаа санаа их хичээлэрхэн. Тийм учраас өмдгөө нардаад. Зон нүрсэд байлдах бүхэл боломж үрсийн намнуулаа тэр орон зайг аштаад илээ айлтай. Үнтэй үсийнх нь дахин ирсэн үйл төдий орон за таны минь зөвмбөө зовнож буй тэр орон за хөргөх үйл болж байгаад үс нь бас хатагтай байна. Гэтэл мунхаг улаачтан үрсэн.
онгодоо мэдрэнгээ тэр зүйлийг хэрэглээд байдаг харагдаа шүү. Бас Сүнсэн албан хүчээр алдхан биеэс одуулж 5 метр хүүгээр дарангаалan байж онгод бүрлдүүдэ харан гээд Монгол зүтгэж байгаа улаачтан урсас байлаа шүү. Хав метр хүүгийнхээ мөчрийг таниагүй улаас улаач юмсдаг. Харахад сархтынхаа боол болдгийн та. Архичин бөө болдгийн та. Шолоохон айлтгаад. Одоо нэг хийсэн л байлгүй, орчлыг нь бүрдсэн юм байлгүй. Эрхэд тэнгэрэн зөвсөн байлгүй өнөө надад. Содогон үнэнг эмээлгүй айлтлаа өгнө. Мэдэх ёстой урсан мэдээд. Ахуутан дэм болоод өнөө нартын. Өгөн минь айлдах үйл үг хөрхөл уучигтай. Ийтэйс эйтэй олон ичи явнар. Үрсэн сайн танд. Үрстэйгэн сайтар нөхөрл. Ард нь юу болоод байгааг ин сайтар. Асуу лавла. Хүрээ орчин нийхэм юу болоод байгааг нь. Наад сандраараа үрсэн сайн сонсцоо. Үрсэн сайн танд. Дам мэдэрхүүгээр нь сайтар. Үрсэн мэдэр. Энийг л өө мэдам болж ялтида. Тэбо байт соргалок. Үрстмэн хөрмөл. Өөрөөс та нарын минь үүлэнч дүүрэндээ өвд бидний үүлэж дүүрэндээ хоёр талаасаа тэнцэндээ өргөн болон дэм нөшүүд. ан тэмээ одоо хөвсөх нь нийгэмд нь одоо хүрээгээ тэгж авхан байж цөөхөнтэй дурддагдаж сонсогддог байсан зүйл маань одоо бүр ойртож дуун ойртож байна. Сүүдэр дотор байгаа сүүдэр чин тэр шүү төрсөн. Жаа. Үйл минь дүүрч шиг боллоо. Би бэрч боцохолох шимтэй. Зэрэмтэй үлсэн үүрэглээд байхыг харах нэ. Өөр бидний хэмээн цохиулсан уу айлдах үгсэн байна. Агаар замхраад байна бөөмөд. Бодлоо нэг үглээ олж болох уу? Та бүхний тооцож байгаагаар энэ одоо ингээд хүн болгонд гал морин жил улаан гал морин жилгээ яриад байдаг. Та бүхний тооцож байгаа энэ гал морин жилийн гол дэлхийн нийт ирэхээс илүү гол монголчуудад ирэх өгөөж юу юм бол хэвлээд болох болов. Жаата. Он цагийн тооллоо. Автомжаар нь айлдаг бол ингээд мөрлөн жилгүй. Үрсийн нэрэд гадмаар нь жилгэж байна. 60 нэг тохой учиртай. Үнтэй гадмаар нь жилдээ үүлдэх үүлэм. Морин дэлдээр хөөсөглөх мэт. Арвантай турхун. Нүлдэгтэй жамтай.
Саамж бай, сайнж бай. Ямар ч юм л арим малморн жилдэ. Арвантай гүйтэл сайтай байд юм. За тэгээд ухаад үзвэл хүмүүс минь ямар мөрийг мөрлөж ямар үйл хэрэгээр удамдаа богсаанда цаашаа луус гүрэндээ ямар хон дэмхүүгээр үйлдэж болох вэ гэдэг тэр хөг мэдрэмж бодлороо үйлдээд байвал уулаачтан үрс бүхэн сайн сайхан үлийг дэлгэрүүлж барвал тэр морин хөдөлтэй. Тэр төвхөнд нь үлэн арвантай амьд л чадна. Ам болж тэглэнэ. Товчхон давал тийм ээ үрмэд. Өөрөг лавчлах бодлоо. Өсөөрөө модох гэж явахт нь олон юм болоод энэ тавчил хам мэдгүй тариалах өдрөх тухай ярихад одоо энэ хөх толтнууд монголчууд дунд хүс үсэг гэдэгхээ байна. Хуурмч бөө, жинхэнэ бөө гэдэг хоорондоо их мэтгэлцэж байгаа харагддаг хөндлөнгөөс харахад. Тэгэхээр ер нь улаач хүн гэдэг ямар дэнсээгд авч иж улаач болдог вэ? За хамгийн хүндээ бол хүмүүн байхаас л эхлэн шүү дээ. Оногцсон заяантан эзэн байхаас эхлэн шүү дээ. Я тэр байна уу? Жинхэнэ байна уу? Тэр цагаа зорын ховч. Үнэ чин цаана үрсэн. Өөрөө тон эзэн байж. Өөрөө өөрийнхөө туулалмаар дөө. Итгэл төгс байхад мөн чанараараа бид нар чаваад улаач өст гэж үздэг. Үдээс ингэж хоромч ингэж буудууд шинж чанарын тухай хэлдэг байдаг. Тэгвэл мөн чанарын тухай хэлдэг бол өөрөө өөрийнхөө орон зай өөрийнхөө мөн таних мэдэрч өөртөө эзэн гэж бодоос тэр чинь мөн чанараараа тэмдэж яваа. Өөрсдөө гэж. Энэ олон мөн чанарууд нэгдэхээр байна. Амин чанар лугаан тэгвэл тийм шүү дээ. За амин чанар юу байлаад байна гэхээр язгуур шүтэн үсгий руу тэмүүлж байна. Зам мөн дуртай шүү дээ. Өөрс гэлтгүй эгэлтэн урсан ч гэлээ. Өв соёл руугаан тэмүүлээд эцэг түүхрөөгөө түүхрүүгээ тэмүүлээд өвгдийн туулаас солж мэдё. Өсаагаруулан таньж мэдё гэхтэр сэтгэлийн хөгч нь өөрөө мөн чанараа болж байна гэсэн. Тэгээд юм болж. Алтата мөр тулаараа даж төрдөг юм байна. Өнөө надад саар гэж нэрлэгдэх хүн магадгүй эрх цагт. Сайныг л барих юм билүү. Нөө надад сайхны тэмүүлэхөр эрх цагт. Сарын хан таарагт орох юм билүү. Нөөцөд мөн чанараа алдахгүй болж бодлоо алдахгүй. Энэ маха цус ясан дөвлөд нүүгдий. Хөслийн зөв таних бид нар бол мөн чанараараа лаж тавьсан гэсэн. Тэгэхээр өөрс ялангуяа өгнө наадтай бүрс. Энэ нь хооромч тэр жинхэнэ гэж нэрээдэж ангилхан тэр үзэл өөрөө амд юм шүү дээ. Өөрөө л игэн жишж өөрөө л игэн шүүх явах вэ өрс. Өөсийгөө л хичээдэг. Өөрийгөө л жишгтэй өнгөрсөн өөрийнхөө биетэй өнөөдрийнхөө өөрийнхөө биетэй харьцуулан жишиж л явбал явдал морон байдтай сайхан байх учиртай. Ингэж л айлтмаар энэ манай
Гэлээлөө дахиад 3 дахь зүйлээ авч болох уу буурлаа. Нэг л зүйл авлаа. Одоо энэ замбын өрсүүдийн энэ олон хүмүүс ингээд болохгүй нийтээрээ нийгмээрээ энэ Монгол болохгүй байна, энэ хүмүүс болохгүй байна гэд хүсдэг, ярьцгаадаг болсон. Тэгээ одоо энэ Тэнгэрийн гисгэл гэдэг зүйлийг хөстөд одоо яагаад энэ бууж байгаа бүүнэр онгодууд хийдэг юм бэ гэдэг тийм яриа их ярьдаг болсон байна. Тэгэхээр энэ Тэнгэрийн гисгэл гэдэг юм энэ хөрсдөд байхдаа амьд дээрээ өөр дээрээ тусгаж авч болохгүй юу ер нь. Тэрийг одоо онгод та бүхэн буулгаж болохгүй юу? Энэ хөх Монголынхоо төлөө, их дэлхийн төлөө энэ үлийг хэрхэн яаж үлдэж байгаа вэ? Дэвтэр дэргүү хаяа тэнгэр юм байгаа урмана. Буулгах цаа заяалаа буулгаж байгаа урмана. Энэ чинь илээр харагддаг юм аа. Тэр огтан бол тэнгэрийн гисгэл гэдэг чинь өөрөө чи өөрөө гисгэх тэр агаар нэг юм болсон. Тэтгэл мөрсөн үдийнхэн нарыг эзэн дин өөрөө дааж чадангүй бол түүнтэй ороод тэр чин тэнгэрийн гисгэл. Тэрнээс шиглээр хүн Монгол тэнгэрээс тэгэн мотор буулгаад өөр болохгүй тэр болж байна гэх болсон. Өөрөөсөө үлдсэн үлийнхэн арыг таах учир байна. Таамгүй бол орогдох учир байна. Новцондоо илт болоо. Заяанда дарагдана гэж. Заяанда дарагдана гэдэг чинь өөрөө тэнгэрийн гисгэл. Өрсөн заяа өндөр байх тусмаа ачаа өндөр байх тусмаа үлдэх үлийн цараа өндөр. Гэтэл өндөр заяатан өрсөн үлдэх үлийн цараг танамгүй заяа мэдэн. Өөрөө үлэндэн шогшоод. Өөрийн үл хэрэгэ мэдэн би өөрийн хүн. Олон мэдэргүүтэй захирагдаад байвал. Энэ чинь тэнгэрийн гисгэл шүү дээ. Засагч өөрийн хэлдгээр болоо засгийн талаас. Үлсэд яла болох хэл асуугаад багш байна. Тэр чин тэртээ тэр хүмүүлдэгдэж байгаа урмана. Тэр чинээ илээр үлдэх хоорондоо эзэн бий өөрийгөө дэнслэх хоорондоо энэ илэрч хавчилдаг. Энэ илрэх хоорондоо бусадтай нөлөөлж байдаг. Жаминда боол яваад байна шүү дээ. Аглалаа буурлаа. Жоо бэра төрти оронцоо доор байсны хувьд байдаг хөгсөн. Манай замби өрсөдөн агаар тэрхэндэн амар хэлбэр боохгүй л ахшиг. Тийм учраас 5 метр хүн орон зайдал өөрийнхөө 5 метр хүнийг таньж өөрийнхөө сэтгэлийг тэмцэж өөрийгөө л хичээлж хүсэж байгаа таварсаас. Заглалаа. Жаач. Ондаалга бариад нэгэнтэн хагсаа нангэрчээд морж юу да. Заглалаа.
Айда. Сайхан мөрс цугларсан байна. Сайхныг нь ерөөгөөдөл өнгөд орчлон хэлэлцээд амара моглондон баадал мөрсөн жаргалыг сонирдоод цэнгэх гэж боох байсан гэтэл тэгж чадахгүй л байна уу. Өөрөөсөө та нар энэ чинь болохгүй л байна, энэ чинь болохгүй л байна гэж үгэлэх л юм да. Та өршөөрөө бурлна. Гэмээ цайруулаад нэг хүүгөө барьж болох уу бурлна. Хичээгээ түгээр яа бурлна. Өмнөх хүрчиг хятад та сайханд бол барахгүй бурлна. Чухам үннийг цөөн үгээр хэлдэг. Чулуу шиг хатууч уйхан сэтгэлтэй. Жинхүү хайрын эхэцэн айланд чангалсан сэтгэл нь үнэнд хүрдэг. Инэрл хайр судсан дон лугштаг эрэг их дэлхий ухаандан багтдаг. Амьдралын ам алтан баг нь ирэх хүн байна. Аз жаргалын ад биш төшиг ирэх хүн байна. Уулыг өргөх хүчтэй мөртөлөө. Үлгийтэй үрдэ хайраараа сүгддөг. Өөрөөсөө намхан ээжтэй үнсүүлэхтэй. Таныхаа хайрыг би даахгүй гэж шимширдэ. Инэрл хайр судсан дун лугштаг эрэг их дэлхий ухаандан багтдаг. Амьдралын ам алтан баг нь ирэх хүн байна. Аз жаргалын ад биш төшиг ирэх хүн байна. Ингрийн түшгэд дулаахан хан уул. Дуугийн сонсоход хуурын чиммэгтэй. Игэлхэн нэгний од харуулаа гэхэд. Илгэмтэн харуулсан уйсан уйлдаг. Инэрл хайр судсан дун лугштаг эрэг их дэлхий ухаандан багтдаг. Амьдралын ам алтан баг нь ирэх хүн байна. Аз жаргалын ад биш төшиг ирэх хүн байна.
жаргалын айди биш түшиг эрэг хүн байна энэрэг яхаа сонсон бада доштой эрэг хэдэжний фанны багтаа амдэрбин амястан амаган эрэг хүн байна аз жаргалын айди биш түшиг эрэг хүн